шүү дээ. Энэ дээр нэг юмыг хэдүүлээ нэрэ бодох хэвээр. Энэ заалтыг бүхэлд нь дуртахаас гадна ерөөсөө юун дээр үндсэн хуулийн цэцгийн одоо дүгнэлт хэсгээр үндслэл хэсгээр ч нөгөө талаасаа бид хилцэж байхдаа ч гэсэн нэг зүйлийг ярьж байна. Төрийн албаны хуулинд заагаад өгсөн байгаа энэ ерөнхий заалтыг энд ялгуурлаад өөрчилсөн байна гэдэг ингэжээж бид нар хүлээж авсан. Энэ улсын их хурл хуулиа өөрчлөх бүрийн эрх бол үндсэн хуулийн цэцэд биш улсын их хурл биднэрт өөрт байгаа байхгүй. Тэгээ энэ 47-гийн 6 чи өөрөө бүхэл агуулгаараа түүнээс үг үсгээрээ биш тэр бүхэл агуулгаараа энд хөндөгдөөд эн чин тэр төрийн албаны ерөнхий хуулийн заалттайгаа зөрчилдөд байна гэд үндсэн хуулийн цэц биднэрт бол айгүй ойлгомжтой заасан байгаа даа. Тэгэхээр энэ ажлын хэсэг бол энэ дээр суужгаад энэ бүх өнцгөөс нь харж байгаад би оруулж ирсэн байна гэж харж байна. Жишээлбэл гэхдээ тэр үндслэл хэсэг дээр нь бид нар энд ярихдаа эн чин төрийн албаны бид нар энд зөндөө яриа үстэй. Гэхдээ тэнд контекст нь ер нь бол бусад энэ хуулиудаа энэ хүний эрхийн асуудалтайгаа зөрчилдөд байна, ялгуурлан гадуурхсан нөхцөл байдал үүсэт байна л гэж байгаа шүү дээ. Тийм. Бидний хувьд одоо энд жишээлбэл зохих гэд ярих ч гэсэн зохих гэдэг нь яг одоо энэтэйгээ холбогдсон зохих саналыг оруулж ирж штэ энэ хүмүүс үзээд бид нар тэгэхээр зохих гэдэг нь зөвхөн тэрэндээ холбогдож гэнэ үгүй юу энд шүүхийн ерөнхий зөвлөлийнх нь өөрсдөө сууж агаад энэтэйгээ энэ үндсэн хуулийн цэцгийн шийдвэрийг үндэслээд энийг оруулж ирья гэд саналаа оруулж ирж штэ 47-гийн 6 бүхэлдээ энэ сандаг хүчрэг гишүүний хэлж байгаа үнэн штэ бүхэлдээ хөндөгдсөн штэ.